Монгол Улсын засгийн газар ерөнхий сайд, салбарын сайд Орос улбооны улс руу сүүлийн 5 сарын хугацаанд 5 сар хүрэхгүй хугацаанд 2 удаа очлоо. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, салбарын сайд нартай уулзаж тохиролцлоо. Бидний гол импортлагч Орос улбооны улс 95 одоо манай хэрэглээний 95 орчим хувийг ангараа хангаж байна. Энэ улс дотооддоо хүнд байгаа ч гэсэн манай хэрэглээг 100% бидний хүснээр хангаж байгаа сүүлийн сарууд. Өнгөрсөн 11 сард улсын хэмжээнд 75.2 мянган тонн А92 автобензин, 12 дугаар сарын эхний 8 өдрийн байдлаар 16 мянган тонн А92 автобензин импортоор орж ирсэн. Манай улсын эрдүү үед хэрэглэдэг хэмжээ 68-аас 70 мянга. Энээс чинь даруй 5-аас 7 мянгаар илүү ороод ирсэн. 11 сар 124.2 мянган тонн дизель түвш орж ирсэн. 12 дугаар сар 134 мянган тонны захиалга баталгаажуулсан. 12 сарын эхний 8 өдрийн байдлаар 50.3 мянган тонн дизель түвш импортоор ороод ирсэн байна. Энгийн үед бид нэр энээс багыг хэрэгэлдэг. Нэг бөөн нэг тустай, жижиглэн нэг тустай. Жижиглэнгийнхэн захирал нь бөөний захирал зөвшөөрөл өгөхгүй бол гаргахгүй гээд агуулгатай байгаа шатхуунаа гаргаж өгөхгүй. Яаж байгаа юм бэ? Тэгээ заавал би диспетчер хийх хэрэгтэй та нарын дунд. Ярьсан шүү дээ. Бид тэр группээр хараа сууж байгаа шүү. Би баримтгүй юм яриаггүй шүү. Төр засгийн зүгээс үү шүү дээ. Авч бол бүх арга хэмжээг авчаа. Хөнгөлтөө зээл сав суулгачд нэмэгдүүлэх бүтээгдэхүүнээ олон сараар захиалж болдог их усүрийг чинь бий болгох гээд стратегийн бүтээгдэхүүний хангамж нөөцийг бүрдүүлэх тухай хууль гээд тусгаалсан хууль гаргаад хөнгөлтөө зээл гаргаад репо санхүүжилт ашигладаг болгох гээд своп ашигладаг болгох гээд хууль ороод яралтай гормоор одоо батлагдах чинь энэ 7 хоногт эцсийн хилцүүлэг нь явна. Хоёрдугаар импортыг нэмэгдүүлэх арга хэмжээг засгийн газрын түвшинд, их хурлын түвшинд бүх түвшинд Орос улбооны улстай яриад бид огцом нэмэгдүүлж байгаа сүүлийн 2 хугацаа өргөж байгаа шүү дээ. Тэр импортын хэмжээ. Улсын төсөв дээр зээлийн хүүгийн татаас өгнө гэд хөрөнгө суулгах гэж байна одоо. Улсын нөөцийг дайчлаа аргаа аваа. Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс мөнгө гаргаж бас татлаа. Анир үнийн зөрүү чи огцом болчиход байгаа бол хийчихээ. Бүгд найрамд хятад ард улсаас нэмэлт их усрыг яаралтайгаар зохион байгуулад оруулж ирэх үе таалгыг чи улам нээж өгч байна. Гээд байхад байхгүй. Өөртөө хамтраад ойлголцоод хайтагаа ажиллаад яваад болоод байна гэж ойлгоод байхад энэ жижиглэнгийн хэрэглээ буюу иргэдийн хэрэглээ яагаад ингэ гүцэхгүй. Дизель түвш чи хайцсан. Ороод ирсэн дизель түвш чи хайцсан. Хөдөө суманд авгаа хөвгт нь өвдчихэд явж байгаа нэг малчныг туслахын тулд энэ зуд турхантай байгаа үед эн чинь эрэл хайгуул гэдэг өчнөө асуудал байгаа байхгүй ойлгож байна. Багхгүй. Өдгөлд бэт тавиад ажиллаж болно шүү дээ. Та нарын өмчийг авах гээд байгаа юм багхгүй. Хуваарлтыг чинь зүг болгох гээд. Бөөний худалдаан дээр дамлж зарлж картел үүсгэж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгах. Хариуцлага тооцох санал оруулж байна. Улс ерхий сайдын зөвлөхийн сууж байна. Шууд өгсөн үүрэг даалгавар. Биднэрт одоо өөр гарцгаахгүй.